За миний би лавгийн тойм нэвтрүүлэгт орж явах үедээ хууль зүйн хэргийн сайд энх хоёрын талаар бодоос одоо хандив нэрээр 500 мянган $500 авсан. За тийм учраас би энэ асуудлыг одоо авилгалтай тэмцэх газарт өгч шалгуулнаа гэж хэлсэн тийм ээ. Тэгээ өнөөдөр би бас үзэгчдтэй олон нийтэд огсон амлалтаа биелүүлэхээр авилгалтай тэмцэх газар дээр ирлээ. За авилгалтай тэмцэх газар дээр ирж байгаа надад нэг л зорилго байна. Тэрний үг гэхээр яг л энэ асуудлаар та бүхэн маань асуулт асуугаасай л гэж бодож энд ирж байгаа юм. Тэгэхгүй нөгөө бодиттой байдлыг бодит үннээс холбоолох гэдэг одоо нэг зүйл ярихлаар одоо илүү нэг тийм өөр агуулга руу хандуулах гэсэн ийм оролдлого бас их боллоо. Тийм учраас бодиттой зүйлээр ярий. Бусад улс төрийн сэдвтэй холбоотой асуудал дээр ордонд оролцож хэдүүлээ ярилцъя. Зөвхөн энэ асуудалтай асуулт асуугаарай гэж. За дээрээс намайг бас ярь дуусны дараа та бүхэн маань асуулт асуучвал үзэж байгаа хүмүүст илүү хялбар байх болов уу гэж бодож байна. За өнөөдөр би 894 хуудас юм материалыг 4 бүлэгтэйгээр бэлдэж авилгалтай тэмцэх газар өгөх гэж байгаа. За нэгдүгээр бүлэг нь бол бодийн автогтой холбоотой асуудал. За хоёр дахь нь бол нүүрсний сонсголттой холбоотой материалууд. За гурав дахь нь бол энх хоёрын авилгалтай холбоотой одоо асуудал. За мөн одоо холбогдох гэрч болон за зарим нотлох баримтуудыг одоо энд авсаргасан байж байгаа. За тэгээд дөрөвдүгээрт нь бол энх хоёртой холбоотой бусад авилгалын асуудал гэсэн ийм одоо 4 бүлэг дээр хуваасан байгаа гэсэн үг. За тэгээ бүгдийг нь ярихлаар анхаарал хариуч учраас би зүгээр товч таймлаад тодорхой зүйлүүдийг яриад ингээд материалаа өгчээ. Тэгээ мэдээж материал өгчөөд араас нь хэвлэл мэдээл олон нийт анхаарлаа хандуулах нь зүйтэй болов уу гэж бодож байна. За би ч өөрөө бас анхаарал хандуулнаа гэдгээ хэлье. За нүүрсний хулгай, нүүрсний сонсгол гэдэг зүйл хизээ эхэлсэн бэ? За та бүхэн санаж байгаа 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр улсын валютын нөөц 2.7 тэрбум болсон. За ингээд бид нар ханшаа алдсан. Тухайн үед эдийн засгийн хөгжлийн сайд Хүрлбаатар сайд болоод томилогдоод удаагүй байсан. За яагаад валютын нөөц багассан бэ гэдгийг бид нар 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн засгийн газрын хуралдаан дээр 362 дугаар тогтоолыг одоо баталж олон нийтэд мэдээлэл одоо хийх энэ агуулга дээр засгийн газрын хуралдаан дээр ярьсан. Та бүхэн энийг санаж байгаа болов уу гэж бодож байна. За шалтгаан юу вэ гэхээр ерөөсөө Эрдэнэт 5-7-оос ачигдж байгаа нүүрсний дийлэнх нь ерөөсөө бодийн офтек одоо гэрээтэй холбоотой ийм нүүрсийг гаргаад байна. Нэгүгээр хэлбэл нүүрсээ урьдчил зарцсан. Нүүрс зарагдаад экспорт гайлын мэдэн дээр байгаад байгаа мөртлөө валют орж ирэхгүй байгаад байна. За энэ асуудал одоо юунд байна гэдэг ийм асуудал үүссэн. За ингээд Хүрлбаатар сайд маань бүлгүүдэд мэдээлэл хийсэн, олон нийтэд мэдээлэл хийсэн, тийм ээ. За 5-7 дээр онц байдал тогтоосон. Ингээд зөндөө асуудлууд болсон. За ингээд засгийн газрын 362 дугаар тогтоолын хүрээнд Бод International хувьцат компани төмөр зам барих одоо төсөв төртөг эхлээд $600 сая байжгаад үе шаттай нэмэгдээд гүйцэтгэлийн дүн нь бол $1.3 тэрбум төрсөн. 2 дахин нэмэгдсэн гэсэн. 2 дахин нэмэгдсэн. За энэ шалтгаан за мөн үндэсний аюулгүй байдлын одоо зөвлөлөөр нууц гэрээ хийгээд за тэгээд тендер байхгүйгээр шууд гэрээ хийсэн энэ офтек гэрээтэй холбоотой үнийн ийм асуудлыг одоо төр хороо байгуулъя. Яг гэвэл бид нар өмнө нь хөгжлийн банкн дээр төр хороо байгуулад нэлээд амжилтанд хүрсэн тийм ээ зээлүүд эргэж төлөгдөөд за энэ ерөн зөв арга юм байна гэж үзсэн. За ингээд улсын их хурлын гишүүн Гамболд төр хороо байгуулад ахалсан. За ингээд Гамболд маань сүүл рүүгээ зүхтагаад олдгоо байсан. Манай Содбаатар Гамболд гэдэг эдэн нөхдүүд нүүрсний офтектэй буюу бодиттой холбоотой асуудлыг өөр зүйлд одоо анхаарлыг нь хандуулах ийм одоо оролдлогууд улаан цагаан хийгдэж эхэлсэн. За ингээд миний би Б-ийн хоёрыг одоо энэ төр хороог ахлахын зүйтэй гэж үзсэн. Надад хоёр үндслэл байсан Б-ийн хоёрыг дэмжих. За нэгдүгээр бол хөгжлийн банкны одоо сонсголыг бол их сайн зохион байгуулсан. За дээрэс нь мань хүн өөрөө одоо бас энэ шудраг ёсны тэмцэлд хувь нэмэр болёо. Сэлэмж ав баймаар байна. Ил бамбаа баймаар байна гэдэг ийм одоо байр суурийг олон удаа илэрхийлж ирсэн надаа. Тэгээ миний хувьд үүнд нь итгээд за энэ одоо
асуудлыг чиний хувьд хатгахын зүйтэй байна. За гол нь энэ бодиттой холбоотой асуудлуудыг чи гаргаж ирж тавьж нэг үгээр хэлбэл энэний цаана авилгалын асуудал байна уугүй гэдгийг илчилж чадах уу гэсэн. Мань хүн чадна гэсэн. За ингээд улсын их хурлын 63 дугаар тогтоол батлагдсан. Ингээд нүүрсний сонсгол явж ирсэн 9 өдрийн турш үргэлжилсэн. 9 өдрийн турш үргэлжилсэн. За харамсалтай нь ажиглал байсан бодиттой хоолоор шахаал сүртэй зүйл яриад байгаа мөртлөө өнөөдрийн энэ одоо баримттай холбоотой нэгч зүйлийг ярихгүйгээр за олон өөр зүйлүүд одоо ярьж байгаад ингээд боддын офтекийн гэрээтэй холбоотой ямар ч асуудлыг улсын их хурлын тогтоолд огт оруулахгүйгээр дурдахгүйгээр за тэрч бүвэл валютын нөөцтэй холбоотой засгийн газрынхаа тогтоолыг ишлэхгүйгээр дууссан. Энэ одоо та бүхэнд баримтаараа ингээд байж байгаа. За энэ бол Б2 ихэлсэн цэгээсээ сонсголын дунд маш их хэмжээнд өөрчлөгдсөнийг нотолж байгаа. За энэ улс төрийн шахалт дарамт байв уу? За аль эсвэл хувийн ашиг сонирхол байв уу гэдгийг би энэхээрээс тодруулж байсан тухайд. За тэгэхэд Б2 бол надад бол улс төрийн шахалт байгаагүй. Гэхдээ би дээд төрөө бодож байна. Ерхий сайдаа уучлаарай гэж хэлээд манай өрөөс гарсан. За тэр цагаас хойш яг Б2 битрийн дунд бол бас үл ойлголцол үүссэн. Ягаад гэвэл миний хувьд итгэхээ байсан. За ингээд дахиж би хууль зүйн дотоод иргэн сайдаар сонгуулийн ард бол аваагүй. Энийг бол та бүхэн мэдж байгаа. За ингээд бас мань хүн нөгөө сайд байхаараа юм дуурдгуу, сайд биш болохоор нэг дуурдаг хүмүүсийн нэг байгаа. За ингээд өнөөдөр бас улс төрийн үйл явц томилгоо цаг хугацаагаар учиг тайлагдж байна. Улсын их хурлын гишүүн Б2 нь Bod International хувьцат компани захирал Баясгалангаас 2 хүний хамт байлцж байгаа дөрвөлээ 500 мянган $500 нэг удаа. За дээрээс нь 800 мянган $500 дахин нэг удаа буюу нийт 1.3 сая $500 бэлнээр авсан. Энэ асуудлуудыг надад одоо гэрчүүд за холбогдох бас баримттай хэлсэн. За энэ асуудлыг би гэрчүүдийнх нь одоо нэр болон мэдээлэлтэй өнөөдөр авилгатай тэмцэх газар ингээд өгч байгаа юм. За дээрээс нь Б2 бол Bod групптэй буюу голомттой өмнө нь ч маш их тийм одоо холбоотой байсан байна гэдэг ийм нотох баримтууд гарч ирсэн. За энийг бол би тухайн үед бас мэдэхгүй байсан. За энэ бол Дэмбэрэл Цэрэнгийн Мөнх Эрдэнэ засгийн газрын хэрэглэх газрын тэргүүн дэд даргаар томилогдсон өдрөөс одоо миний хувьд бол ажиллаж гисэн. За очоод мань хүн Голомт банкнд хуулийн зөвлөхөөр ажиллаж исэн Мөнх Эрдэнэний хувьд. За Ламсурынгийн Отгон баяртай хамтарч за Солонг Мөнх партнер хувьцат компани болон Legal Link CBA хувьцат компаниар дамжуулан 5-7 төмөр зам буюу Bod International-ийн энэ одоо тийм ээ 1.3 тэрбум $500-ын хуулийн гэрээний хуулийн ахлах зөвлөхөөр мань хүн ажилласан. Мөнх Эрдэнэ. За ингээд 5-7 төмөр зам хувьцат компани Bod International Group-ээс нийт үнийн дүнгээр 11 тэрбум төгрөгийг зөвлөх үйлчилгээ нэрээр авсан. Одоо дэд сайд Мөнх Эрдэнэийг би яриад байна шүү дээ, тийм ээ. Дэд сайд. За ингээд Мөнх Эрдэнэний хамгийн одоо ойрын найз нь бол энх хоёр. За энэ бол томилгоогоор ингээд нотлогдож байгаа. Тэргүүн дэд зандан шидарт Б2 тийм ээ одоо Мөнх Эрдэнэийг томилуулсан. За дараа нь хуульцууд одоо тэргийн одоо дэд сайдын албан тушаал гарангуут авсан. За би улсын газрын хэрэглэх газарт бас удаан ажилласан. Та бүхэн мэднэ. Нийтдээ одоо хэрэглэх газар ерхий сайдын одоо хугацааг тооцоол бас нэлээдгүй урт хугацаа. Тийм учраас миний хувьд бас мэдээллүүдийг авчихсан. Мөнх Эрдэнэ гэдэг нөхөр очисон цагаас эхлээд ерөөсөө л энэ бодиттой холбоотой гэрээнүүдийг устгах. За Эрдэнэс 5-7-той холбоотой цахим мэдээллийн санд өөрчлөлт оруулах, өөрийнхөө намтраас бодиттой холбоотой ажиллаж байсан хэсгийг хасах. За мөн энэ Солонг энэ Мөнх партнерс гэдэг өөрийнх нь сити сургуулийн 104 тоотод байгаа одоо скватер дүүрүүд төр байдаг. Энэ бүх хувьцаа эзэмшлээсээ татгалцсан. За энэ бол ингээд дэд сайд одоо тэргүүн дэд болсныхын дараа болсон үйл явдлууд. Та бүхэнийг нягтлаад харцхан зүйтэй. Нэг үгээр л өөрөө энэ бодиттой холбоотой байгаа бүх нотлох баримтуудыг устгасан. За сүүлд дэд сайд болоод тухайн үеийн буюу 2019-2021 оны замын цагтаад дээр байгаа камерын мэдээллүүдийг одоо устгах оролдлогыг хийж байгаа ийм мэдээллийг би авч байгаа. Тийм учраас энэ нөхрийг бол яаралтай одоо төдгөлзүүлж шалахгүй бол энэ нотлох баримтуудыг одоо устгах ийм зорилгыг өөрийнхөө одоо өнөөдөр байгаа албан тушаалыг уруулан ашиглаж хийж гинэ гэдэг. За ингээд Bod International хувьцат компани Oftek гэрээ бид хэлсэн $600 сая байжгаад 1.3 тэрбум $500 болон нэмэгдсэн. За ингээд анхны гэрээ байгуулагдаад анхны гэрээг болохоор одоо 5-7 төмөр замын тууцын дарга мэргэн гэж хүний шийдвэрээр одоо энэ анхны
110 сая ам доллар шилжиж байгаа юм. 110 сая ам доллар Эрдэнэс одоо 5-7 Эрдэнэс Монголоос 5-7 төмөр зам руу за 5-7 төмөр замаас Бод Интернэшнл руу шилжиж байгаа. За би дансныхын дугаарыг хэлье. 81 45 10 09 43 гэдэг 5-7 төмөр замын Голомт банкнд байрших данснаас Бод Интернэшнл хувьцат компаниг Голомт банкнд байрших 81 54 10 09 35. За энэ сүүлийн данс бол устгагдсан. Гэхдээ энэ бол одоо цахим мэдээллүүд дээр бол ингээ үлдсэн байж байгаа. Энэ данс руу хийгээд ингээд валют арилжаа гэдэг нэртэй энэ гүйлгээ хийгдсэн. За энэ гүйлгээг оройд нь бэлнээр гаргаж аваад хуваагаад за зарим мөнгийг нь хүүхдийн парк дээр за зарим мөнгийг олон нийтийн саунд за би бизнесийн нэр хүндэд нь халдахгүй гэдэг агуулгаар бас нэрийг нэлээд явах энэ удаа. За мөн зочд буудлуудад за мөн төрийн хамгаалалттай төрийн тусгай хамгаалалттай объектуудад энэхүү одоо гэрээ байгуулахад оролцсон улс төрчдөд энэ 110 сая ам долларыг хувааж тараасчгөндөө. За энийг туузын дарга мэрэгэн мэдхийн дээр мэдж байгаа. За энэс хойш мань хүн сэтгэл зүйн дарамтанд орсон. За энэ агуулгуудаараа бас одоо надтай уулзах юм хүсэлтүүд тухайн үед бол бас зөндөө бас тавьж исэн. Тэгэхээр мэрэгний үед бол одоо бас үннээ хэлэх цаг болсон. Ягаад гэвэл энэ өөрийн чинь гарын үсгтэй ийм одоо гүйлгээ байж байгаа. За энийг бас одоо авилгатай тэмцэх газар анхаарал тавих зүйлээ болов уу гэж бодож байна. За гэхдээ энэ 110 сая ам доллараар бол тогтоогүй гэж үзэж байгаа. За би түрүү дурдсан. За энэс аюур сайхан жишээлбэл сая доллар авсан гэж би хэлсэн тий. За энийг бол би ингээд өнөөдөр бас энэ нотлох баримтуудын хамт аюур сайхныг өгч байгаа. За дээрэс нь удахгүй ган уяг гарч ирж одоо бас нэг тийм янз бүрийн мэдээллүүд хийх байх. Эдгээр бол баг би тохироод орцсон юм гэж бодож байгаа. Ягаад гэвэл хамгийн гол мэдээлэлтэй удаан жаргалыг гадагшин гаргаа явуулсан. Тэгээд энэчнээс бол нэлээдгүй хэмжээний одоо сая доллараар тооцогдох хэмжээний ийм гүйлгээ хийгдэжээ гэж. За ингээд энэ схем нь үргэлжилж голомтын одоо энэхүү офтек нүүрс гасан тоон тутмаас тодорхой одоо мөнгөнд дүнг тохирч яг энэ схемээр одоо сүүлд ингэж үргэлжлүүлсэн байна. За энэ бол багада 80-аас 100 сая одоо ам доллар одоо гарсан байх магадaltaй. За тэр шахалт нь явж гаад тийм ээ одоо валютын нөөцөнд нөлөөлөх хүртэл хэмжээнд зөвхөн бодийн нүүрсийг гаргах, бусад нүүрсийг хоёрдугаар тавь гэдэг ийм шахалт болж хувирсан. За энийг нэлээд өргөн далаацтайгаар авилгатай тэмцэх газар одоо шударгаар шалгана гэдэгт бол итгэлтэй байгаа. За ингээд энх хоёр сүүл рүүгээ энэ асуудал нь ингээд үр дүнтэй болоод мөнх эрдэнэтэй хамт одоо томоохон компаниуд дээр бол нэг өөрөлдөл хуулийг манипуляц хийж сенсацаар дарж сенсац гаргаж тавиад ард нь хахуул авдаг ийм одоо үндсэнтэй ийм найз нөхдийн одоо ийм хуульчдын ийм одоо бүлэглэл маягийн ийм зүйл байгуулсан. За тэрэн дотор мөнх эрдэнэ за энэ Отгон баяр гэж нөхөр байгаа. За мөн Ороно майнингтай хийх хилцээрт ч одоо энэ хуульчд бол оролцсон байгаа. 300 орчим сая төгрөгийн одоо гэрээ хийсэн. Одоо та бүхэн маань судлаад үзээрэй. Би материалуудыг хавсгасан байж байгаа. За энэ үл юу вэ гэхээр Оронотой холбоотой асуудал хэрвээ энэ компанийг одоо дэмжихгүй бол акц нэ. Тийм ээ унгаана гэд. За энэ зүйлийг бол одоо нэр бүхэн улс төрчдөд хэлсэн байгаа. Тэр хүмүүс гэрчийн мэдүүлэг өгнө гэдэгт бол итгэлтэй байна. За дээрэс нь энх хоёрын хувьд тусгай хяналтын хорооны даргын ажлыг одоо ингэ давхар хийгээд байгаа. Уг нь бол одоо хуульчдуудтай тэргийн сайд тэгээд бүх одоо хууль хяналтын байгууллагуудын дотоод төсөв буюу үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дотоод нууцтай холбоотой төсвийг мэддэг дэд хорог давхар хариуцаад яваад авах бол уг нь хуулиар хориотой. Гэхдээ энх хоёрт бол хууль гэж одоо байхгүй бас зөвхөн ард тал гэдэг зүйл байна. Тийм учраас хуучин нисдэг тэрэг буюу одоо би бас мэдээлэлтэй өмнө пост би хийсэн та бүхэн ажигласан баг. 10 дангийн болд гэж нөхрөөс одоо энэ олон мэдээлэлтэй холбоотой лоббиний төлөөс гэж үзэх юм уу? 10 дангийн болд гэж одоо нөхөртэй холбоотой хуучин нисдэг тэргийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга одоо бямж жаргал тэргүүтээ нөхдүүдтэй Б2 тохиролцож шинээр баримт бүрдүүлээд хөдөлж авсан. За энийг та бүхэн ингээд хөөгд үтчүүл аянда орж ирэн тийм ээ. Хэдэн онд гайлд орж ирсэн байна. Шин байх нүггүй юу? Ямар үнэтэй байв? За тэгээд дундаас нь хэдэн төгрөг унгаав гэд.
За энэ бол бас их ноцтой асуудал. За дээрээс нь цагдаагийн албан хаагчдын цалингийн үлдэгдлийг мань хүн Нямжуу гээд нөхөр рүү шилжүүлсэн. За Нямжуу маань одоо уяач манай Содбаатар даргын хамгийн ойрын найз тийм ээ. За ингээд 5 орчим тэрбум төгрөгийг аваад за ингээд одоо энэ тараалт бас хийгдсэн ийм одоо баримт би энийг би одоо хасрагч байгаа. За ингээд автомашин орон сууц. За орон сууц энэ нүүрсний мөнгө хайцсан бэ гэдэг одоо эрэлт явна шүү дээ. Энд чинь 100 орчим сая доллар, 200 сая доллар гэдэг бол маш их хэмжээний мөнгө. За энэ их мөнгө бол юу вэ гэхээр орон сууц тасан байгаа маа. Тэгээд энэ бол одоо арцтын аманд байна. Тэгээд энэ арцтын аманд баригдаж байгаа одоо манай нөлөө бүхий одоо улс төрчдийн эзэмшиж байгаа энэ хувь эзэмшил донд бас бэнх хоёр байна. За яг мэдээж нэрээрээ байхгүй тийм ээ, нэрээрээ байхгүй. Гэхдээ одоо энэ асуудал за мөн одоо Land Cruiser 300 маркийн автомашиныг одоо энэ асуудлуудаас одоо авч хөрөнгө орлогын мэдүүлгэндээ тусахгүй одоо хүртэл унаа явж байгаа юм асуудлууд байна. За тэр асуудал дээр одоо ялангуяа сайн орон сууцтай холбоотой асуудал буюу энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн энэ нисдэг тэрэг болон энэ нямжтай холбоотой асуудлын араас бол одоо тэр юу гарч ирнэ. Land Cruiser машин гарч ирнэ. За энэ бол ингээд авиралтай тэмдэг газрын хийх ажлаа гэж үзэж байна. За ийм асуудлуудыг эмхтгээд дөрвөн бүлэгтэйгээр өнөөдөр миний би эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл заасан эрх мэдэл албан тушаалаа уруулан ашиглах 22-ын 4-р зүйл заасан нийтийн албан тушаалтан хахуул авах гэмт хэргийн шинжтэй үйлдэлийг шалгуулахаар улсын хурлын гишүүн Лувсан намсрын оюун эрдэнэ миний би энэхүү гомдлыг гаргаж холбогдох баримтуудын хамт авилтаа тэмцэх газарт өнөөдөр хүлээлгэж өгч байна. За үүнтэй холбоотой асуултанд хариулъя. Акц хийх гээд дэмий би улс төрийн олон акцийг мэдсэн. Энэ янз бүрийн нөхдүүд бүгдээрээ бие биенээ тань. Тэгэхээр яг энэтэй холбоотой 3-аас 4 асуултанд хариулт аваад би орё. За баярлалаа. Энэ хоёрыг яг авсан гэдэг энэ тогтоосон хөдөлшгүй нотлох баримт байгаа юу? За байгаа. Яг гэвэл 4 хүн байсан. 2 хүн гэрчилж байгаа. Аль аль гэрчүүдтэй би холбогдсон. За миний хувьд бас одоо гэрчийн мэдүүлэг өгнө. За шаардлагатай бас бичлэгүүд байгаа. За тэр бичлэгүүдийг авилгатай тэмцэх газар гэрчүүдтэй одоо бас холбоо тогтоож эрх зүйн хувьд одоо ямар байцаалт авах вэ гэдгийг одоо холбогдсны дараа тэр бичлэгүүд гарах боломжтой 2 цагийн одоо бүтэмжлэг байна. Атикусийн 20 сая долларын юунд зарцуулсан бэ? Ричард Боулид ойролцоогоор 3 орчим. За энэ сэд одоо за харин за би дахиад хэлэхэд оюутлоготой холбоотой асуудал дээр зунжангаа шалгалаа. Нэг ч нотлох баримт байхгүй. За дахиад хэлэхэд энэ сэдвийг одоо бодоос битгий холбол. Би энэ талаар ордонд уулзаад тайлбарлая. Тийм учраас бодиттой холбоотой асуудал дээрээ фокуслъя. Тийм учраас би өнөөдөр ордноос гадна ирчээд байж байна. Энэ баримтуудыг өмнө нь яагаад тавьдаг вэ? Өмнө нь та бүхэн ажилласан бол би бодиттой холбоотой асуудлыг байнга тавьсан байсан шүү дээ. Та хэд л ажиллаагүй? Байнга л энэ асуудлыг одоо нууцаас гаргах нь зүйтэй гэдэг акцийг хүртэл хийжсэн шүү дээ. Бодиттой холбоотой энэ асуудлаас болж ер нь олон улс төрчтэй би бас таагүй харилцаанд орсон шүү дээ. Нүүрсний жагсаал дээр хүртэл би энэ асуудлыг л бас одоо шаардж ирсэн. За харамсалтай үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн одоо тэр зөвлөмж буюу 0505 зөвлөмжийг ил гаргаагүй. За дээрэс нь тухайн үед яг энэ одоо дансаар 110 сая доллар орсон. За Б инх хоёр 500-800 мянгаар бодос мөнгө авсан гэдгийг бол үндэ би мдээгүй. Энэ ингээд улс төрийн үйл явдал чинь бас ингээд томилгоо өрнөл гэдэг олон зүйлээр бас тайлагддаг юм байна. Нэг талдаа бас би их талархалтай байгаа. Ягдгүй л өөрөө учиг тайлагдж байгаа томилгоогоор. Жишээлбэл мөнх эрдэнэ гэж залууг тэргүүн дэд дарга дээр томилогдох хүртэл би таньдгүй байсан. Нэг залуучууд явж л байдаг байсан тийм ээ одоо энэ тэндгүүгээд. Гэтэл энэ мөнх эрдэнэ гэж залуу бол одоо манай зам тээврийн яамны тухайн үеийн гэрээ хийжсэн хүмүүсийг хамгийн их дарамтлж байсан. 5-7 компани дээр бүр очиж сахиад суужгаад энэ бүх зүйлүүдийг одоо хамгийн их зохион байгуулсан гол гардан зохион байгуулагч бол өөрөө манай Б инх-ийн хамгийн дотны хамтран зүтгэж байсныг би одоо л энэ холбогдох баримтуудаар нотолж байгаа. Тийм учраас одоо өөрөө их гөлөг төөрүүлнэ гэж ярьдаг. Мань хүн бол гөлөг төөрүүлж буюу хуульд манипуляц хийх замаар өөртөө одоо давуу байдал олгож авдаг юм арга ядарсан залтай улс төрч байна гэж миний хувьд бол дүгнж байгаа. За тэгээд худал хурдан зүн гүйцэгдэнэ. За их баярлалаа. Ер нь яагаад ийм ярих болов гэдэг дээр системтэй хуулийн байгууллагуудын толгоор ямар ч одоо хамаагүй аргаар бүртгэлэг байх нь хамаагүй. Энэ ерөөсөө ингээд барьцалтаж одоо ерөөсөө ингээд мөчр байсан ч нөгөө тогтож үлдэх юм одоо симхи гэх одоо юу гэл би одоо хэлэх үг болтохгүй. Ийм л юм болж байна.
Тэгээ энэ хүний одоо баримтад гэх юм одоо ярьсан зүйлд одоо хандаж би зүгээр нэг юм хэлмээр байна. Энэ хүнтэй энэ бүлэглэлтэй холбоотой олон асуудлууд хуулийн нэлтийн байгууллагаар маш идэвхтэй шалгадаж одоо явж байгаа гэдгийг бол та бүхэнд хэлье. За өнөөдөр хүртэл тэр 14 давхрыг дээрэмдүүлсэн гэх хишиг баяр өөрөө гарч ирж олон нийтэд мэдээлэл өгсөн. За энэ хүний гэрчийн хамгаалтанд ав. Гэрчийн хамгаалтанд ав. Тэгэхээр одоо эхнээсээ энэ ерөөсөө үйл баримтууд нь тогтоогдоод ирэхээр энэ ерөөсөө ингээд нэг юм адилхан авилгач одоо нэг ингээд ийм зууралдсан худал байх нь хамаагүй энэ эрүүгийн хууль заасан гүтэх гэдэг гэмт хэрэг үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтээр түтгэлцсэн байгаа байхгүй юу? Энийг гүтгсэн гэдэг нөгөө гэмт хэрэг байхгүй болчихдоо энийг ерөөсөө энэ одоо улаан цаг ашиглаж байна. За ингээд савгийн тайм нэвтрүүлэгтэр орох дээр бол энэ нөхөр хэлсэн шүү дээ. 1.5 сая $1 удаа дараагийн одоо үйлдэл яасан. Өнөөдөр 1.3 сая $1 одоо энэхээр авилга авсан гэж. За хажууд нь 4 хүн байсан тухай ярьлаа. 4 хүн байцсан. Тэгээ би 2 удаа одоо гийн үйлдэл 1.3 сая $1 нэг хахуул авсан гэдээ яриад байгаа байхгүй. Тэгээ энэ одоо би өмнө хэлсэн. Энэ хүн одоо тэр гэрч гээд байгаа хүмүүсээ одоо яагаад хэлэхгүй вэ? 2 цагийн бичлэг байна гэж байна одоо. Гэхдээ энэ гарах хэрэгтэй байгаа. Тэгээ юуг нь угаад байгаа юм? Би бол тодорхой бичлэг одоо хүмүүсийн нэр ус үйл баримтуудыг бол шууд гаргадаг. Энэ хүн одоо энэ яг томтой ерөөс юу ч ярихгүй байна. За одоо Голомт банкнаас одоо юу бодийн одоо баясгалан газ авсан юм уу амундрагаас авсан юм уу тийм ээ? Нэг ийм яриад байгаа байхгүй. Энэ хүн өөрөө амундрагтай найцсан шүү дээ. Өөрийнх нь хувийн пи харж шүү дээ. Энэ одоо нүүрсний нөгөө нэвтрүүлэгч амундра хөтлөө Тэрбаатар эднес ч одоо найз үт шүү дээ. Энэ гэдэг хинтээ холбоотой. Энэ ерөөсөө өөрийнхөө үйлдэлсэн бүх хэрэгүүдийг ерөөсөө ямар ч одоо үндэслэл баримт ишүүгээр зүгээр ингээд наагаад ерөөс тогтож үлдэхэл ийм л одоо би одоо зүйл энэ одоо ийм л юм ярьж байна. Ерөөсөө одоо сая юу ч одоо яриад байгаа одоо ерөөсөө дэд сайд Голомт банктай дэд сайдаар холбогдсож байна. Одоо дэд сайд Голомтод ажиллаж байсан учраас энэ чи үлээ хуулийн нэг тийм маф үүссэн баримт материалууд устгаад бодийн ямар тийм байхгүй. Одоо энэ бодистой холбоотой аптек гэрээтэй холбоотой тэр нэг өдрийн сонсголын одоо бичлэг одоо хүртэл байгаа. Би одоо бүр сая тэр нэг өдрийн бүтэн сонсголын бичлэгийг би одоо өөрийнхөө цахим уудсан дахиад тавья гэж бодлоо. Энэ хүмүүс одоо тэрийг нэг үрчлэг үзэх хэрэгтэй. Энэ ямар асуудлууд яригадаад бодистой холбоотой тэр аптек гэрээтэй холбоотой юу эслэгдэж байсан байх вэ гэдгийг одоо ярих хэрэгтэй. Би тэгээ одоо бүр арцтай хаманд хувийн хаустай машин авилгад авсан. Нисдэг тэрэгтэй холбоотой хүртэл юм ярьлаа шүү дээ. Одоо тийм парк саун хотел одоо төрийн тусгай хамгаалалттай газруудаар бэлнэр. Одоо би бодистой холбоотой тэр нэг өдрийн сонсголын бичлэгийг би одоо тэрэн дээр одоо жишээл би одоо 2 жилийн өмнөх юм байхгүй юу? Арцтай хаманд богдууланд нүүрсний мөнгийг угаагаад байгаа тухайн асуудлыг харин би өөрөө илчилж гаргасан. Одоо энэ сая ч нь бол бүр 1.5 биш 110 сая $1 одоо хахуулыг бодит компани улс төрчдөд өгсөн гэдэг бүр ийм том юм ярьлаа шүү дээ. Тийм ээ. Энэ одоо даруй хууль хяналтын байгууллагууд одоо энэний дагуу энэ нэг юм байгаа даахгүй хуулийн сайдтай холбоотой. Одоо асуудлыг ингээд яриад хахаар хүмүүст ингээд зориуд эргэлзээ үүсэх. Энэ одоо ингээд нэг юм байдлыг бий болох ерөөсөө ийм л санаа зорилгыг одоо агуулдаг байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ одоо жишээлбэл 5 толгой төмөр зам компани захирлаар ажиллаж байсан удаан жаргал гэж хүн өөрийнхөө хамаарал бүхий хүмүүсийн одоо оролцоотойгоор Голомт капитал гэдэг одоо тэр баясгалангийн одоо офсост 10 гаруй офс авсан асуудлыг би сонсголоор илчилж гаргасан. Би өөрөө. За энэ Голомтын одоо нүүрс таавар гэдэг байгаа одоо энэ Тэмээтэй өшөөний хажуудлын
газар болохоор Монгол Хуандэ гэж компани мэдээлд байсан газар. Энэ нь болохоор Халтмаагийн Баттулга ерөнхийлөгчийн хамаарал өгөхий ийм компани. Энэ газар дээр голомт харин оролцоотой хөрөнгө оруулалттай энэ нүүрс таавар баригдсан байна. Энд одоо удаан жаргал ган хуйг нарын одоо оролцоотой байна гэдэг асуудал би бас өөрөө хэлчихсэн. Жишээлбэл одоо нэг ийм зовлонтой байдал байна одоо. Одоо энэ хүний одоо үг яриа ингээд нэг ийм хов живж гэж хэлэхэд хэцүү. Одоо нэг эн чинь ер нь эрүүл үгүй юу гэдэг ийм байгаад байгаа байхгүй. Энэ ийм эрүүл биш. Сэтгцийн хувьд одоо хуваагдмал шинжтэй би болцсон гэж өмнө хэлсэн шүү дээ. Ийм сэтгцийн хувьд ингээд хуваагддаг хүмүүс байдаг байхгүй. Ингээд дүр дүрд ингээд хувлаад байдаг. Одоо ингээд өөрийнхөө бодож ирсэн, өөрийнхөө ярьж ирсэн юмнуудыг өрөөл ингээд одоо юу яагаад вэ? Би удуудаад бас энэ өөрийнхөө авсан авилгыг яриад байгаа юм шүү. Ер нь би бүр тэгж бодоод байгаа байхгүй. Энэ одоо жишээлбэл 6 оптик крэний 4-ийн оюун эрдэнэ засгийн газар. Оюун эрдэнэ өөрөө хийсэн оптик бодтой ингээд ийм гэрээ байхгүй. Энэ гэрээг би өөрөө нүүрсний сонсгол дээр гаргасан байхгүй. Одоо энэ бит хоёр муудалцаад өдөр тим юм ерөөсөө байхгүй. Энэ намайг одоо чи маш сайн ажиллаа. Одоо та бүхэн жишээлбэл улсын их хурлын 2024 оны сонгуулиар намайг нэр дэвшигч байхад Баянзүрх дүүрэгт очиод иргэдэд хэлжсэн одоо үгийн та бүхэн өөрсдөө үзээрэй. Энэ хүн одоо өөрөө одоо хэлж байгаа хүн шал хоёр өөр хүн байна. Энэ одоо нүүрсний сонсголыг маш сайн зохион байгуулсан. Маш богино хугацаанд ч гэж сар гаруйхны дотор. Би бол нэг зүйлийг хэлжсэн. Би хөгжлийн банкн дээр 6 сар шалгалт явуулсан. 6 сарын хугацаанд би данс хөөж исэн байхгүй да. Данс. 1 сар гаруй хугацаанд юу болсон гэхээр данс хөөж амжаагүй байхгүй. Өөрөөр хэлбэл тэр бод гэдэг компани руу орсон мөнгө хаашаа цаашаа яа задаргаатайгаар явсан бэ гэдгийг би өөрөө шалгах гад надад нэгдүгээр хугацаа байгаагүй. Хоёрдугаар тэр баясгалан гэдэг захирал руу маш олон удаа шаардлага өргүүлж ирсэн. За би одоо нэг зүйлийг хэлчихье. Энэ хян шалгагч шинжээч нартаа одоо бол энийг гэрчлэнэ. Ягаад тэгэхээр энэ нүүрсний сонсголыг хян шалгаж ирсэн хян шалгагч нар одоо энийг гэрчлэх ёстой. Юун дээр гэрчлэх вөхөр бод компаниг санхүүгийн нөгөө нэг цаашаа тэр мөнгнүүд нь хаашаа явсан гэдэг баримт өгөхгүй ингээд шаардаад удаа бичиг явуулаад байхад өгөхгүй байгаадсан байхгүй юу? Би данс өгөх гэдээсэн. Тэгэнгүүт нь юу гэсэн гэхээр ер нь энэ гэмт хэргийн шинжтэй юм чинь энэ байгууллагыг ер нь нэгжлэг хийгээд хүчээр санхүүгийнх нь баримтуудыг авна гэдэг асуудлыг би ярьж ирсэн байхгүй. Эсвэргээр. Тэгэхээр юу болох гэдээсэн бэхээр энэ голомт гэдэг нь өөрөө системийн том банк учраас системд одоо маш олон харилцагчдын одоо хөрөнгө одоо ийм юу учраас энэ өөрөө банкны системд маш том дөргилт болоод тэгээд энэ нөгөө одоо бас нөгөө санхүүгийн одоо тийм том эрсдлүүд хүмүүс одоо энэ банк руу ингээд цагдаа нэгжлэг хийж гинэ гэдэг ийм зүгээр мэдээлэл гарахад энэ банк дампуурах байхгүй юу? Тэгэхээр энэ банк гэдэг нь цаа нөгөө харилцагчдын маш олон их хөрөнгө одоо нөгөө эрсдэлд орох ийм нягуур байсан учраас шууд сануулж ирсэн. Өгөхгүй болоод хүчээр авчаад шүү. Тэгээд тэр шүн сонсголын урд шүн одоо 10 хэдэд билээд хууль зүйн яамны бичих хэрэгт санхүүгийн баримтын бид нарыг маргааш өглөө 9 цаг сонсгол хийнэ гэж яхад амжихгүй гэж тооцож авчираад тэгэнгүүт нь шүнжэнгөө унтахгүйгээр 10 хэдийн хэн шалгагч нартайгаа ухаад тэр санхүүгийн гүйлгээ баримтуудыг хуурамчаар хийсэн. Ойлгож байна уу? Хуурамчаар хийсэн гэдгийг нь нотлоод сонсгол дээр яригдчихсэн байхгүй бүр баримтыг үзүүлж байгаа. Та нар баясгалаа чи энэ санхүүгийн баримт чи хуурамч гэдэг бид нэр тогтооцсон шүү. Ойлгож байна уу? Тэгээ энэ одоо би нөгөө доог байхгүй байна. Энэ ер нь өөрийгөө яриад байгаа юм биш үү гэж одоо сүүлдээ яриад байгаа ч одоо энэ байхгүй. Би одоо жишээлбэл Амундра баясгалан гэдэг Амундра чинь бодийн захирал нь байсан. Энэ хоёр хүнтэй нүүр туулж нэг удаа уулзч үзээ. Энэ яриад байгаа юм ерөөсө худлаа байхгүй да. Одоо энэ
Энэ бүх хэрэгүүд нийтийн албан тушаалтан холбогдсон учраас авилгатай тэмцэх газар шалгаж байгаа. Харьяаллын дагуу. Хууль зүйн сайдын харьяанд авилгатай тэмцэх газар ажилддаг байхгүй да. Энд хяналт тавьдаг байгууллага нь прокурор. Одоо би прокурор руу юм уу утас зогхоход эн чинь нөгөө мөрдөн шалгах ажиллагааны нөлөөсөн асуудал руу орно шүү дээ. Их хурлын гишүүн хууль зүйн сайд нөлөөлөө гэж үзнэ. Энэ хэрэгт шууд нөлөөлөх нь өөрөө бас гэмт хэрэг байгаа байхгүй. Тийм үү? Гэхдээ би энэ чинь өнгөрсөн 7 хоногт өгнө гэсэн багхгүй юу? Энийг нь одоо энэ хинж хандсан хандаагүй ийм ноцтой одоо авилгын одоо асуудлыг ярьж байгаа тохиолдолд тэгсэн тэгээгүй угаасаа шалгах хэрэгтэй байхгүй. Би яаралтай шалгаач, яаралтай шалга гэдэг нь би юу байгаа гэхээр ийм одоо эзэнгүй энэ ч зориуд ийм юу хийгээд байгаа байхгүй. Одоо ингээд энэ нотлогдохгүй. Ингээд нэг ийм адилхан авилгач гэдэг ингээд нэг болсон болоо нотлогдсон нотлогдоогүй ийм мэдээ ингээд зүгээр юм хүмүүсийг төр хугацаа оож. Өөрийнх нь ингээд асуудлууд нь яваад эдгээр чинь өөрсдөө бүгд ялдагдаж болчиход байна шүү дээ. Хамгийн гол нь. Өөрсдийг нь хэрэгүүд нь одоо нотлогдоод боогдчиход байна. Өөрсдийг нь хэрэгүүд шүүх рүү яваад байна. Өөрсдөө амь тавьж шүү дээ. Тийм учраас энэ чинь мөчрнөөс зүгдээд хуулийн байгууллагын систем рүү толгойтой нь одоо ингээд бүгдийг ингээд барьцалтуулаад тийм ээ. Тэгээд нэг ийм тогтож үлдэх гэдэг нэг зүгээр нэг ийм юм хийгээд байгаа байхгүй. Одоо жишээл би онгоцгоод ингээд нэг юм ярьчлаа одоо. За энэ онгоцтой холбоотой асуудлыг би зүгээр нэг ярьж болох хэмжээнд нь би өнөөдөр мэдээлэл хийчих. За. Ягаад тэгэхээр энэ төрийн нууцтай холбоотой асуудал. Төрийн нууцтай. Оюун эрдний засгийн газар алтан гэрлийг хууль зүйн дотоод хэргийн сайдаар ажиллаж байх үед засгийн газрын хуралдаанаар хилцээд маш нууцын зэрэгэлтэйгээр хилцсэн ийм асуудлын жишээлбэл одоо энхэр мөнхөрд нь хоёртой холбож ярьж ах шитэй. Энэ дээр би энэ нөгөө төрийн нууцын тамгатай байгаа учраас би одоо ярьж болохгүй байгаа. Би төрийн нууц задлсан асуудал руу өөрөө орчихно. Би нэг зүйлийг хэлнэ. Би сайд болоод ажлын хэсэг гаргаад маш нууцын зэрэгэлтэй асуудлыг маш нууцын зэрэгэлтэйгээр нь л явна. Шалгаад маш нууцын зэрэгэлтээр засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Жишээлбэл одоо ийм асуудлуудыг шүү дээ ингээд улаан цагаан ингээд хэлбэг болцдог юм шүү дээ одоо ингээд төрийн болон албаны нууцын тухай хууль гэж байсныг төрийн нууцын тухай хууль болгоод төрийн нууцд байгаа 574 нууц байдаг. Одоо энийг 200 нууц болгож байгаа. 374 асуудлыг төрийн нууцаас гаргаж байгаа. Албаны нууцд байсан энэ 892 албаны нууцыг нууц биш болгож байгаа. Тэгээ ингээд ерөөсө бүх юмнууд ил болно. За энэ одоо энэ ер нь нууцын тамгатай маш их олон одоо асуудлууд 20 сая доллараас эхэлнэ. Одоо байна одоо зарим нь нууцын тамгатайгаа учраас одоо ингээд хязгаарлагдаж байна. Гэхдээ би нэг зүйлийг хэлье. Би одоо жишээлбэл 20 сая доллартай холбоотой асуудлыг ярьж байгаа сүүлд 486 мянган фунт стерлингийн нууц эвлэлийн гэрээ байгуулсан гэж би нэг бас нэг мэдээлэл хийсэн те. Би энийг мөнгөний шилжүүлээгүй байх гэсэн чинь энийг шилжүүлсэн байна. За одоо жишээлбэл. За дахиад нууцын тамгатай л байж байна. Одоо гэх мэт. Ингээд энэ болгон дээр нь ингээд үлгэр ярихаар чи үлгэр ярих. Одоо ингэ хэлэх үг болдгоо юм. Тэгээд энэ нэг зүйлийг үгүй харин энэ өөрөө энэ хүн байж та тэр 2 цагийн бичлэг одоо гаргаач. Одоо тавиач. Үгүй харин нэг ийм үлгэр яриад байгаа байхгүй энэ хүн чинь ингэ нэг 2 цагийн бичлэг байгаа, нэг хүн байгаа, нэг 4 хүн байгаа, нэг одоо нэг ийм юм байгаа. Энэ ерөөс тодорхой юм ерөөс ярихгүй. Энэ одоо ингэ зүгээр тэгээ ингэ улсын ерөнхий сайд байсан юм байхгүй. Улсын ерөнхий сайд энээрээ бүх төрлийн мэдээлэлтэй одоо энэ нэраа ийм хүн. Тэгээд дандаа өөрийнхөө найз нөхдүүдтэй холбоотой өөрийнхөө хийсэнүүдийг одоо ерөөсөө ингэж байгаа. Одоо би найз нөхд гэдэг дээр надад нэг зүйл хэлчих. Аюур сайхан гарсан те. Аюур сайхан пост хийсэн байлээ. Би энэ аюур сайхан одоо нөхөрт би бас нэг хандж хэлэх гээд байгаа. Одоо аюур сайхан одоо өөрөө одоо яриач ээ. Та ч одоо ингэж цуг бас яваад байсан тийм үү? Одоо ял идлээ дууссан гараад ирцэн гэж бодож. Одоо юм уу ярих хэрэгтэй. Удахгүй ган хоёр гарч ирнэ. Удахгүй ган хоёр гарч ирнэ. Гаавыг одоо ярих хэрэгтэй наад нөхдүүдээ. Аюур сайхан ч бас 1 сая доллар авсан гэж яриад шүү дээ. Одоо энэ хүмүүс ярмаар байгаа байхгүй. Авсан үгүй юу? Үгүй ер нь юмнуудаа ярмаар нь шүү дээ.
Ер нь биш дээ энэ авилга албан тушаалын гэмт хэрэгүүдийг хаалттай хурал хийдэг энэ хамгийн буруу байхгүй юу? Тийм учраас би өмнө хууль зүйн дотоод хэргийн сайд байх үедээ 2024 оны хаврын чуулганд авилга албан тушаалын гэмт хэрэгүүдийг хаалттай хурлаар шийдэхгүй гэдэг хууль гаргасан. Одоо тийм учраас энэ явж байгаа бүх авилга албан тушаалын гэмт хэрэгүүд нээлттэй шүүх хурлаар бүх нотлох баримтуудад гарна. Тийм учраас энд одоо би одоо итгэлтэй байгаа дээ шүү дээ. Хүн одоо итгэлтэй байдаг шүү дээ. Тийм байгаа байхгүй. Тийшээ хэлээд байгаа байхгүй. Одоо би энэ арцтын ам гэж яриад байна шүү дээ. Энэ арцтын аманд нүүрсний хулгайч нар байшин бариад байна. Ийм хүмүүс хүн байгаа гэсэн чинь өнөөдөр мэдээ. Одоо би одоо ингээд одоо энийг ч одоо би яах юм бэ? Одоо ингээд би өөрөө илжлээд яриад байсан асуудлуудыг одоо ингээд би хэлээд шүү дээ. Энэ үлгэрт чи үлгэр ингээд ингээ хариулт өгöd ах чи ингээд ийм зориуд ийм юмд оруулах гэдэг байгаа байхгүй. Эхнээсээ авахгүй л дуустал худлаа гүтгэлэг. Өөрөөр хэлбэл би ямар нэгэн одоо зөвлөх үйлчлэгийг саяны тэр яриад байгаа Ороно компани бусад компанид үзүүлээгүй. А ер нь тэр Ороно компанитай байгуулсан Ороно гэрээний үеэр хуулийн зөвлөгөө өгсөн асуудлыг оюун эрдэнэ засгийн газрын үед өөрөө тэр үеийн хууль зүйн сайд ахалж тэр үеийн хүмүүс шийдсэн байлаа. Тэгэхээр би бол тэр үед тэнд ажиллаж байгаагүй мэдэхгүй тэнд зөвлөх үйлчинд оролцоогүй. Тэр ерөөсөө ингээд эхнээсээ авахгүйлаад маш том хулгайлан өөрт орцсон энэ одоо зохион байгуулалттай бүлэглэл өөрснийгөө энэ шавар шалбархнаас аварж гарахын тулд эдгээр ч гэсэн ялгаагүй штэ гэдэг тэр хүмүүсийн сэтгэл зүйдээр тоглосон манипуляц хийж байна. А тэгээд ард түмнийг хуурах гэж оролдож байна. Тэгэхээр би бол оюун эрдэнэд хэлж байгаа. Наад арга чинь одоо явахгүй. Олон удаа та нар энэ аргыг хэрэглэсэн. Одоо төмөн болон хэрсүү болсон. Бодит баримт факт ярьдаг болсон. Ямар ч бодит баримт факт байхгүй зүгээр хардлага. Тэгээд тэр нь хүн гүтгэж байгаа. Сая хэлдгээр эрүүгийн үеийн 13 14 дэх зүйлд илт хотл мэдээлэл тарах гүтгэх гэдэг юм тэрийг түтгэлцэнгүүд эрүүгийн хариуцлага хүлээхгүй болчихлоо шууд хэнийг ч хамаагүй гэмт хэрэгт гүтгэж хэлж байна. Тэгэхээр би энийг бол одоо наад ярах чи явахгүй гэж хэлье. А миний хувьд төрийн албанд ажиллаж байхдаа ямар нэгэн хууль бус ямар нэгэн ёс зүйн үйлдэл нэг ч гаргаж байгаагүй. Намайг одоо зөндөө шалгасан. Одоо энэ оюун эрдэнэ чинь энэ өрсөлдөгчөө энэ шударгаар ажиллаж байгаа хүмүүсийг замаасаа зайлуулахын тулд олон арга хэрэгжилжсэн. А бүгд шалгаад надад ямар ч асуудал байхгүй учраас ингэ явж байгаа. А ер нь бол энэ одоо саяны хэлээд байгаа нүүрсний аптек гэрээнүүд энэ одоо төмөр замын гэрээнүүд энэ Ороно компанитай байгуулсан зөвлөх үйлчилгээтэй холбоотой энэ асуудал бүгдээрээ дандаа оюун эрдэнэтэй холбоотой. Оюун эрдэнэ өөрөө Монгол улсын сайд засгийн газрын хэлэх газрын дараагаар ажиллаж явах үеийн гарын хэсэгтээ шийдвэрүүд баг. Тэгээд өөрөө ерөнхий сайд байсан. Өөрөө үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан. Тэр үеийн шийдвэрүүд. Тэгээд хаа байсан хаа хамаагүй хүмүүст рүү нялцааж байгаа нь өнөөдөр энэ хүмүүсийн гэмт хэргийг шалгаж байгаа хуулийн байгууллагын удирдлагыг энэ шавар шалбаагтай татан оролцуулж ард түмнийг буруу мэдээллээр ялгаагүй штэ гэдэг юм нэг эдний нэг юм муу юмд ихсэн ажиллаа хийж чадахгүй юм байж муу юмд ихсэн. Тэгээ энийг энэ аргаараа л ажиллах гэж байна. Тийм учраас энийг та бүхэн бас тэгтээ дэргүй үнэн мөн удахгүй болд нотлох баримтууд гараад ирнэ. Ямар ч асуудалгүй. Тэгэхээр энийг бид нар бол ерөөсөө баримт л ярина. Намайг одоо бодит ажиллаж ирсэн гэж ярьж байлаа. Би 2004 онд сургууль төгсөөд 4-5 онд Голомт банкнд хуулийн хэлцэд нь мэрэгчлэлтнээр 3 жил ажиллаж байсан. Одоогоос бараг 20 хэдэн жилийн өмнө шүү. А тэр үеийн бүх залуучуудын хувьд өндөр цалинтай, сайн ажиллах орчинтой газар банкуд л байсан. Бүгд залуучууд тэнд ажилд орохыг хүсдэг. Миний тэр залуучуудаас ямар ч ялгаагүй тэр ажиллаж байсан. Тэгээд дараа нь төрийн албанд ороод ингээл одоо ямар ч холбоо байхгүй тэр бүх юм нотлох хоримтой гараад байна. Тэнгүүд бод компанид ажиллаж байсан гэж гүтгэж байна. Бодтой одоо холбоотой гэж гүтгэж байна. Энэ одоо ер нь энэ хүмүүсийн энэ увайгүй арга энэ одоо муу зүйл бол удахгүй нотлох хоримтаар илэрнэ үнэнд гүйцэгдэн. Та бүхнийг юм ойлго. Энэ хүмүүстэй холбоотой маш олон хэрэгүүд авилгатай тэмцэх газар шалгагдаж байгаа. Нэлээд хугацаа орчлоо. Та бүхэн мэдж байгаа оюутлогын 20 сая долларыг зориултын бусаар зарцуулсан, хувийнхаа компанитай холбоотой зар сурталчилгаанд ашигласан, гадаад томилтонд ашигласан олон тэрбумын асуудал яригдж байна. За дээр нь Smart Eco Trans гэдэг улсын хилийн зурвас газар 66 газрыг хууль бусаар олгоод хэдэн зуун тэрбум их найдын үнийн дүнтэй ийм том гэрээг шууд гэрээ байгуулах гэж. Оюун эрдэнэ засгийн газар.
Нүүд сая бас энэхэр сайд хэлж чинь 6 аптекерийн 4 нь энэ хүмүүсийн өдөрж яхад хийгдсэн. Тэгсэн мөртлөө энэ хэрэгүүд нь боогдоо шалгагдаад ирэхлээр нөгөө сандарсаад нөгөө одоо ингээ худлаа ярьж эхэлж ш хүмүүсийг эдгээр ч гэсэн ялгаагүй гэдэг тийм юм оруулах. Одоо бид нар чинь мэрэгжлийн хувьд хамтарч ажиллаж байгаа төрийн ажил бол төрийн албаны хуулийн дагуу явагддаг. Засгийн газрын тухай хуулийн дагуу явагддаг. Хууль зүйн дотоод хэргийн сайд, хууль зүйн дотоод хэргийн дэд сайд бүгд чиг үүргийг нь хуулиар тогтоогод өгсөн. Энэ хүрээнд ажилдаг өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Мэргэжлийн хувьд өнөөдрийг хүртэл хамтарч ажиллаад тодорхой үр дүнд хүрэж байгаа. Энэ хүмүүсийн нууцлцсан байсан, хулгай хийжсэн. Энэ бүх асуудлыг бид ил болгоод маш олон гэрээнүүдийг ил болгосон шүү дээ. Та хэд мэдж байгаа. Тавталгаа компани дээр байсан бүх гэрээнүүдийг өнөөдөр эдийн тавталгаа компани вебсайт руу орох харуул бүгд ил байж байгаа. Төрийн болон албаны нууцын тухай хуулиар эдгээр дураараа маш олон хууль бус үйл ажиллагааг албаны нууц, дурын нууц гээд тамга дараад байсныг нь энэ зандан шатрын засгийн газар бид ажиллаж байхдаа ил болгож төм олон мэдээлсэн, авилгатай тэмцэх газар шилжүүлсэн. Өнөөдөр бид төрийн болон албаны нууцын тухай хуулийг төрийн нууцын тухай хууль болгон өөрчилж энэ албаны нууц гэдэг нэрээр хууль бус сулгайгаа далдалдаг байсныг нийл болгохгүй явж байна. Үндэсний хэмжээний бүтээн байгуулалт нэртэйгээр энэ худалдан авах ажиллагааг нууцлдаг байсныг нь бид нар шинэ хуулиар энийг нь хүчингү болохоор оруулж ирж байгаа. Тэгэхээр энэ маш олон зүйл ил болоод эхлэн энэ хууль батлагдсны дараа тэгэхээр энэ хүмүүсийн өшөө олон гэмт хэрэг, өшөө олон хууль бус үйлдэлүүд ил болно. Тийм учраас би бас энэ өнөөдөр улсын их хурлд өргөн барьсан байгаа энэ хуулийг улсын их хурлын гишүүдээс, эрхэм гишүүдээс яаралтай баталж өгөөч. Энэ Монголын төрд бугшдсан байгаа энэ мафийн бүлэглэл, зохион байгуулалттай бүлэглэлийг ил болгох, ард түмнээс сулгайлсан мөнгийг ил болгох, хариуцлага тооцоход энэ хууль хэрэгтэй байна. Тийм учраас ил болгож өгөөч гэж хүсэж байна.